Дараагийн мэдээлэл гадаадын нэг жуулчин Монгол улсад аялахдаа дунджаар $7.2 сая төгрөг зарцуулдаг гэх судалгааг Монгол банкнаас гаргажээ. Энэ нь аялал жуулчлал Монголын эдийн засагт ямар хэмжээний орлого оруулдаг болохыг харуулах нэг үзүүлэлт юм. За энэ 8 дугаар сарын байдлаар Монгол улс нийтдээ 622 мянган гаруй жуулчин хүлээн авсны дийлэнхийг нь Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улсын жуулчилж эзэлж байна. За харин өнгөрсөн 2025 онд гадаадын жуулчдаас 2.6 их найт төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлжээ. Монгол улсад 4 дахь өдрөө аялж яваа Мойха, Мию, Каури гэх 3 Япон эмэгтэйг онцолж байна. Тэд 10 жилийн турш нөхөрлсөн найзууд буюу Вивант цуврал тэдний Монгол улсад ирэх шалтгаан болжээ. Тэдэн шиг Монгол улсыг зорих Япон жуулчдын тоо 2 жилийн дотор 30 орчим хувиар нэмэгдсэн байна. I'm Japanese. Бид Япон хүмүүс 25 настай. Бид 4 өдрийн өмнө Монголд ирээд говьд Монгол гэрт амарсан. Монгол хүмүүс үнэхээр сайн хүмүүс юм. Сайхан сэтгэлтэй, бас маш игдүүтэй. Монголд юмны үн хямдхан санагдлаа. Автобус гэхэд 1000 төгрөг гэж байна. Японд л илүү үнэтэй байдаг. Бид Монголд 3,185 мянган төгрөгийг тус бүр зарцуулаад байна. Японд Vivant гэдэг алдартай драма байдаг. Тэр кино л бидний энд ирэх шалтгаан болсон доо. Нэг одоо жуулчин $2,000 $2,000 бол зарцуулдаг гэдэг судалгаа гарсан байгаа. За ер нь бол одоо төвөрчлсөн судалгаа илжүүлслийн салбарт хийж үзэхэд бол $1,900 зарцуулсан судалгаа гарсан байгаа. Дэлхийн одоо илжүүлслийн байгууллагын судалгаагаар бол нэг жуулчин бол $1,190 зарцуулдаг байх одоо дундаж тийм ээ. Энд чи мэдээж одоо харьцангуй ойлголт ч тийм нэг одоо улс орныхоо одоо жуулчд болгоноос бол өөр байх жишээтэй тий. Энэ жилийн үед Монгол улс 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Нэг жуулчин аливаа нэг улсад дунджаар $1,190 зарцуулдаг гэх судалгаа гарсан бол Монгол улсад нэг жуулчин $2,000 бүтээгдэхүүн үйлчлэгээ авдаг гэж Монгол банк судалжээ.